시킬 수도 없고 존나 이기적이고 못돼 처먹은 사람이라고. Сайн бацгаана уу, хулан vibes байна. За миний channel тавтай морилно. Ингээд өнөөдрийнхөө бичлэгээр болохоор өнгөрсөн 2 хоногийн хугацаанд EG YouTube суугаар дамжуулаад жүжигчин Ким Сэрүнтэй холбоотой гарсан шинэ мэдээллүүдийг багцлаад хүргэж байна. Тэгээ энэхүү мэдээлэл болохоор Америк дахь нөхөртэй холбоотой шинэ мэдээлэл. За тэгээ дээрэс нь хамгийн сүүлд одоо нас барахаасаа нэг хэд хоногийн өмнө найзтайгаа ярьсан утасны эм хэсгийн рекорд voice record цацгдсан байгаа. Тэгээд эдгээр болон бусад мэдээллүүдийг нэгтгээд та бүхэндээ хүргэж байна. Дуустал нь хамтаагаарай. Баярлалаа. За, YouTube-оор ийж нөө цацсан мэдээллүүдтэй болохоор за жүжигчин Ким Сэрүний үхэлтэй холбоотой амиа орлох тэр сонголтыг хийх болсонтой холбоотой хамгийн чухал хүчин зүйлсүүдийн нэг байж болзошгүй. Нөхрийг нь яагаад ингэж бүх хүмүүс хасаад энэ хэрэгээс ингээ хоош үлдээгээд байгаа юм бэ гэдэг одоо асуултыг гаргаж ирсэн. За тэгээ өөрөө ерөнхийдөө энийг одоо олж илрүүлэхийн тулд сурвалжлагуудыг хийж яваад жүжигчин Ким Сэрүний ойр дотных нь хүмүүстэй уулзаад маш их мэдээллүүдийг цуглуулж авсан гэсэн. За тэгээ үүн дотроос болохоор хамгийн сүүлд одоо яг нас барахаасаа өмнө бараг 4-5 хоногийн өмнө хүртэл Америк дахь нөхөртөөгөө хамт байсан гэсэн. Яг олж тогтоосноор нь бол 2025 оны 2 сарын 11-ний өдөр хүртэл Америкт байж агаад буцаад ингээд Солонгос руу ирсэн гэж байгаа. Энэ дээр болохоор EG YouTube суугаас жүжигчин Ким Сэрүний ойр дотныхоо хүмүүстэй уулзаад үзэхэд болохоор энэ нөхөр нь үнэхээр жүжигчин Ким Сэрүнд ингээд бүр obsessed болсон, айгүй их харддаг, бүх юмыг ингээд цагдаж, хордог, хяндаг гэд иймэрхүү үйлдэлүүд айгүй их гаргадаг байсан гинэ. За тэгээд жүжигчин Ким Сэрүний амиа орлох болсон одоо нэг чухал хүчин зүйлийнх нь нэгд бол яхаа аргагүй нөхрийг ингэж одоо EG YouTube-оор харж байгаа. За тэрнийхэн шалтгаануудыг болохоор хэд хэдэн байдлаар тайлбарлаж байгаа. За хамгийн эхлээд болохоор нөгөө жүжигчин Ким Сэрүн одоо яг энэ нөхөртөөгөө танилцаад маш богино хугацаанд одоо гэрлэх шийдвэрийг гаргаад гэрэлсэн гэж байгаа шүү дээ. Энээс өмнө болохоор ойр дотныхоо найзуудаас би үнэхээр энэ хүнтэй гэрэлчих үү гэж асууж исэн. Тэгээд тэр үедээ болохоор найз нөхдүүд нь болохоор тухайн хүмүүс ингээд харахад нүдэн ч жоохон хүүтэн. За тэгээд дээрэс нь Ким Сэрүн жүжигчтэй харилцаж байгаа. Тэр харилцааг нь харахаар ерөөсөө итгэж болохгүй хүн биш байна гэд нэг өмнөх одоо YouTube бичлэгээр ярьжсэн шүү дээ. За тэрний дагуу яг нөгөө жүжигчин Ким Сэрүний одоо энэ сүүлийн Америк дахь нөхөр нь болохоор жүжигчин Ким Сэрүнд үнэхээр амар obsessed болсон. Айгүй их харддаг, бүх зүйлийг нь хяндаг. Тэгээд ингээд айгүй онцгүй харилцаатай байсан гэж байгаа. За тэгээд дээрэс нь гэх юм бол огт итгэдэггүй байсан гинэ нөхөр нь. Ялангуяа нөгөө Солонгост байгаа үед нь байнга л илүү их нөгөө нэг хардаж, цагдаж, одоо юу хийж гин яаж гин гэл тэгэл амар ингээд жоохон тэр илэрхийлэмжүүдээ айгүй онцгүйгээр илэрхийлдэг байсан гинэ. За тэгээд энийг нь бас яаж баталж гинэ гэхээр өнгөрсөн 24 оны 12 сард жүжигчин Ким Сэрүн Солонгост ирсэн байж хата ингээд ганцаараа нэг одоо пабд ороод ч байд юм уу уугаад суусан юм байна. Тэр үед нь болохоор нөхөр нь бас ерөөсөө итгэхгүйгээр чамаа ганцаараа ингээд уугаад сууж байгаа гэдэгт ч ерөөсөө итгэхгүй байна. Хинтээ байна, яасан ийсэн гэл нөгөө амар жоохон хараал урсаад ч байт юм ингээд оромжлсон өнгө аястаагаар айгүй юм жоохон ширүүн чатуудыг битсэн гэсэн. Тэгээ энийгээ бүр батлахын тулд дараа нь жүжигчин Ким Сэрүн нөгөө сууж исэн газараа очоод одоо яг миний тухайн өдрийн ингээд бичлэгийг надад өгөөч гэж гуйж авч агаад нөхөрлөөгөө явуулсан гинэ. Хоёрдугаарт гэх юм бол жүжигчин Ким Сэрүн одоо энэ Америк дахь нөхөртөөгөө суухаас өмнө нэг айдол болохоор бэлтгэгдэж байгаа залуутай үерхжсэн гэдэг нэг ярьжсэн шүү дээ. Тэрнлүү нь бас айгүй их нөгөө нэг ийм хараасан алан талан холбоогоо тэр чигтээ тасалж гэдэг юм. Тиймэрхүү байдлаар бол Instagram DM-ийг бичижсэн гэж байгаа. За энэ үйлдэлүүд нь ямар их ингээд одоо юм ширүүн тэг хүнийг доромжилдаг хүн бэ гэдгийг нь харж болохоор юм гэж байгаа. За тэгээд дээрэс нь гэх юм бол одоо энэ хоёр ингээд гэрэлснийхаа дараа бие биендээ нэг амлалт бичиг битсэн гэж байгаа штэ. Одоо юу гэдэг өнгөрсөн эксүүдийн тухай огт дурсаж ярихгүй, бие биендээ худлаа ярихгүй, бие биенийхээ одоо өөрсдийнхөө утасны код гэдэг юм тэр сошиал хаягуудаа нээлттэй байлгах хэвээр юу гэдэг одоо би нэг огт хүндлэхгүй байж болохгүй ч гэдэг юм уу. Ингээд айгүй ингээд жижиг зүйл дээр ингээд детальны одоо ингээд 12 3 баг ингээд амлалт өгсөн ингээд зүйлсийг бичсэн байсан. Тэгээ нэгийг л зөрчих юм бол $1000 торгуул төлнө гэсэн байгаа. За тэгээ энийг нь бас юу гэж дүгнэж байна гэхээр хэр баргийн одоо эерэг энгийн эрүүл харилцаатай хосуудаад иймэрхүү зүйлийг ер нь бичихгүй. За тэгээ дээрэс нь одоо жүжигчин Ким Сэрүн амьдрал нь жоохон хэцүү мөнгөний асуудалтай байж хат нэг зүйлийг нь зөрчлөөл гэхэд $1000 төлөхөөр иймэрхүү гэрээ амлалт бичиг
бичнэ гэдэг бол өөрөө ингээд айгүй их сэтгэл зүйн бас дарамтанд оруулж байгааг нь харуулж байгаамаа гэж байгаа. Жүжигчин Ким Сэрүн одоо 4-5 удаа ингээд Америкийн хооронд ирж очиод байдаг байсан гэсэн шүү дээ. Яг нөгөө өнгөрсөн одоо 2 сар хүртэлх хугацаанд энэ хоорондоо 2 удаа гэх дээр нь яваад ирэхдээ гар утас нь дандаа амар ингээд хагарсан, эвдэрсэн байдалтай ирсэн гэсэн. Тэгээ солонгос дээрээ уцаа сольж байсан гэд. Энийг нь харахад зөвхөн аман байдлаар хэрүүл хийдэг биш, бүр ингээд биет нь бас одоо халддаг байсан байж болцшгүй гэж байгаа. Тэгээд тэр нөгөө өмнөх өнгөрсөн бас одоо үерхдэг байсан найз залуудаа гэд нөгөө чат бичээд айгүй хэцүү байна. Өдөр болгон амар юм дарамттай байна. Хараалгуулж гин, зодуулж гин, хэцүү байна. Гэхдээ энэ бүгдээс ингээд амар айгаад байгаа болохоор салж чадахгүй байна гэдэг ийм чатыг бол бичсэн байсан. Тэгээ энэ дээрээс нь бас энэ чатыг бүр яг өөрөө бичсэн гэдэг нь одоо нотлогдсон гэсэн. Тэгэд иймэрхүү чат бичсэн байгаад хүртэл тухайн нөхөртөөгөө ямар амар хэцүү харилцаатай байсан байна гэд энийг бол бас харуулж байна гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө нөө солонгост амьдрал нь айгүй хэцүү байсан болохоор энэ бүх амьдралаа одоо орхиод дуусгаад Америкт ингээд шинэ амьдралыг эхлүүлэх одоо хүсэлтэй байсан боловч тэр нь бүр ингээд эсрэгээр нь одоо бүр илүү ингээд өөрийг нь үхэлд хүргэх хэмжээний би болон сэтгэл зүйн дарамттай байсан байж болцшгүй гэж үзэж байгаа юм билээ. За тэгээд Instagram одоо KakaoTalk гэх мэт сошиалыг нь одоо хяндаг байсан өөрөө хүссэн үедээ нэвтэрч болдог байсан гэж байгаа. Тэгээд дээрэс нь жүжигчин Ким Сэрүний яг одоо оршуулга дээр бол нөхөр нь ирээгүй гэсэн. За тэгээд энэ мэтчлэн маш их одоо асуудлууд бол харагдаж байгаа. Сэтгэл зүй болон биеийн хувьд ямар их дарамттай байсан байна, дарамтлуулдаг байсан байна. Тэгээ нөхөр нь өөрийг нь ингээл айгүй муухай мэтээр айгүй их газлайтинг хийдэг байсан гинэ. За тэгээд хамгийн сүүл болохоор яг жүжигчин Ким Сэрүн нас барахаасаа нэг хэдхэн хоногийн өмнө найзтайгаа уцаар ярьсан тэр бичлэг нь бол ингээ хэсгэн хувийг цацсан байгаа гэсэн шүү дээ. Одоо энэ бичлэг 피할 수도 없고 존나 이기적이고 못돼 처먹은 사람이라고. 그래서 나도 자꾸 다 저렇게 말하니까. За энэ бичлэгэн дээр болохоор зурхаач ютуберүүд гэх юм уу? Зурхаач ютуберүүдийн хүмүүсийн нөгөө хувь заяа, мэрэг төөрөг ямар хөө байна гэж үзээд байдаг. Тэр ютуберийн бичлэгийг жүжигчин Ким Сэрүний нөхөр нь Ким Сэрүн рүү ингээд айгүй их явуулаад байгаа гинэ. Иймэрхүү утгатай байсан. За тэгээд энэ юу нь яг ямар бичлэгүүд юм бэ гэд үзсэн чинь одоо жүжигчин Ким Сэрүнтэй холбоотой жоохон таагүй мэдээлүүд гарах болгоно. Энэ зурхаач одоо ютуберүүд нь дандаа жүжигчин Ким Сэрүний одоо хувь төөргийг, мэргийг хараад хилээд байсан байна. За гол агуулгууд нь юу байсан бэ гэхээр энэ бол аль үжээ одоо цаг хугацаанд зогссон дахиж явхааргүй хүн байна. Тэгэд аль үжээ өөхөх ёстой хүн байна. За энэ бол нэгэнд хагдраад одоо байхгүй болсон цэцэг дахиж яасан ч дэлбэлэх боломжгүй. За маш их хуваягчээсэн цөөрөгөө боддог айгүй муу хүн байна. За тэгээ маш их нууцтай, маш их ганцаарддаг хүн байна. За тэгээд ер нь жүжигчнийхэн карьерийн хувьд камбэк хийх нь хизээч боломжгүй болсон байна. Гэт ер нь бол ингээд аюу дандаа сөрөг, муухан гэдгийг л бүр ингээд хэлсэн тим бичлэгүүд байсан гинэ. Тэгэд энийг болохоор одоо жүжигчин Ким Сэрүний нөхөр Ким Сэрүн ингээд тасралтгүй байнга явуулдаг гэсэн. Чи ийм хүн байна, чамайг ингэж хэлсэн байна. Чи бол яг энэ шиг хүн гэх мэт агуулгатаагаар явуулдаг гэсэн гинэ. Тэгээд нөхрийгөө энэ одоо YouTube-ийн бичлэгүүдийг явуулахаас өмнө ийм зүйл болсныг бол өөрөө мэддэггүй байсан гэж байгаа. Тэгээд энийг анхаарчаад жоохон шоконд ороод ингээд найзтайгаа ярьсан байгаа байхгүй юу? Иймэрхүү бичлэг явуулаад байна гэд. Тэгээд ер нь эргэн тойрны одоо хүмүүстэй ингээд нөхрөн гих хүмүүс тэгээд одоо өөрийг нь сайн мэдхгүй ч хэрнээ өөрхөн талаар худлаа яриад байгаа хүмүүсийн яриаг сонсохоор би үнэхээр ийм муухай юм уу гэдэг одоо бодолд хүрч байна, хэцүү байна гэдэг байдалтай ингээд хоолоон зангирсан, уйлсан байдалтайгаар ярьсан байгаа. Нөхөртөөгөө танилцсныхаа дараа бүр илүү одоо сэтгэл зүй бие махбодын стресс, депрессэнд одоо орсон гэдгийг нь харж болохоор байна гинэ. За тэгээд угаасаа хоорондынхаа харилцаа, нөхрийнх нь үзүүлж байгаа хандлага, тэр дарамтлаж байгаа байдлууд нь илүү их нөлөөлсөн гэж байгаа. За тэгээд өмнө нь болохоор жүжигчин Ким Сэрүн хит удаагийн амиа орлохын оролдлогыг хийжсэн гэсэн шүү дээ. Гэтэ тэр үедээ болохоор дандаа ингээд нөгөө судзаа хандаг байсан гинэ. Дандаа нэг давтамжтайгаар яг л тэрл аргыг хэрэгэлдэг байсан гэд. Тэгээд яг өнгөрсөн удаад одоо жинхнээсээ нас барахтаа болохоор арай өөр аргыг хэрэгэлсэн гинэ. За энэхийн дагуу Ижино ютубер болохоор тэр нөө профайлраас асуусан байгаа. Одоо энэ сонголтуудынх нь амиа орлох болсон одоо аргынх нь сонголтын талаар гэсэн үг. За тэгээд профайлер нь болохоор юу гэж үздсэн бэ гэхээр өмнөх
одоо яг л нэг төрлийн арга хэрэгэлдэг байсан. Тэр нь болохоор жинхнээсээ үхэлд хүрэхгүй гэдгийг жүжигчин Ким Сэрүн мэддэг байсан байх магадaltaй. Тийм болохоор тэр аргыг хэрэгэлдэг. Бас яг гэвэл үнэхээр ингээд яг тухайн үед бол жинхнээсээ өгөхийг хүсдэггүй маш их нөгөө депресс гүн одоо сэтгэл готролд орсон байсан болохоор тэрнийхээ нөлөөгөөр тийм үдлийг хийдэг байсан. Харин хамгийн сүүлийн удаадаа тэр өмнө нь хийдэг байсан аргаасаа өөр аргыг сонгосон байна гэдэг нь тэр хүн үнэхээр яг одоо амиа хорлох шийдвэрийг гаргачихсан байсан гэсэн үг ээ гэж үздсэн байлээ. За тэгээд эндээс болохоор Ижин ютубер юу гэж одоо зөв өөрийнхөө хувьд дүгнээд байгаа вэ гэхээр яг жүжигчин Ким Сэрүний одоо хувийн амьдрал өөрийнх нь өөрчлөхийг хүсэж байсан амьдралдаа тэр таарсан сүүлийн хүн нь болохоор өөрийг нь үхэлд хүргэсэн байж болцсохгүй хамгийн одоо чухал нөлөө үзүүлэх хүн байна. Энэ хүнийг нь бол яасан ч орхигдуулж болохгүй одоо илүү сайн шалгаад явах хэрэгтэй гэдэг ийм одоо саналыг гэх юм уу гаргаж ирж байгаа. Тэгэд дээрэс нь мэдээж Ким Сөхён жүжигчин бол 4 жилийн өмнө үерхээд салсан. Тэрнээс хойш зөндөө олон найз залуучууд байсан. Тэгээд яагаад жүжигчин Ким Сөхёныг түүний үхэлдээ шууд холбоод байгаа вэ гэдэг асуултыг бол гэр бүлээс нь дахин асуугаад яг үндсэн одоо жүжигчин Ким Сэрүний үхэлтэй холбоотой үндсэн зүйлээ орхиод шал өөр тийшээгээ тойроод яваад байгаа юм шүү гэдэг одоо асуултыг асуугаад YouTube бичлэгүүдээ бол дуусгасан байгаа. За ингээд та бүхэндээ сүүлд оруулсан жүжигчин Ким Сэрүнтэй холбоотой мэдээллийг нэгтгээд орчуулад хүргэлээ. Тэгээд дуустал нь хамт байсан та бүхэндээ баярлалаа. Намайг дэмжиж subscribe дараарай. Баярлалаа. Баяртай.